Сайн байцгаана уу та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Урд өмнө нь та сэтгэл готролд орж байсан уу? Сэтгэл готрлын шинж тэмдгүүдийг та мэдэх үү? Ямар шинж тэмдэг илэрч байвал сэтгэл готрлын 1-4 шатны шинж тэмдгүүд байдаг вэ? Талаар хуваалцъя. Зарим хүмүүс би сэтгэл готролтой байгаа, би готролтой гэдэгтээ бүр итгэчихсэн ирдэг. Миний хувьд бол ааврын онцлогоон дээрээс илүү тодорхой хэлж өгдөг. Тэгэнгүүт эсэргээрээ сэтгэл готрол биш байдаг. Өөрөөр хэлбэл сүнсний сэрэлт болох гээд байждаг. Тэгэхээр готрол болон сэрэлт хоёрын мэдрэмж шинж тэмдгүүд жоохон төстэй. Тэгэхээр яг та ямар шинж тэмдэг илэрвэл сэтгэл готрол вэ? Ямар шинж тэмдэг илэрвэл таны сүнсний сэрэлт буюу илүү дараагийн түвшинд очих гээд байна вэ гэдэг тохиовэ гэдгийг та бүхэн олж мэдэх боломжтой. Ямар ч шинж тэмдгүүдээ мэдэж авцгаая. Манай нэг үйлчлүүлэгч би сэтгэл готролтой байгаа. Би сэтгэл готролтондоо ийм ууж байгаа, нойргуудсан байгаа тий. Өөрийгөө буруу онцлоод эм тан утсан явж байсан. Тэгээ энергийг онцлоод утсан чинь энэ хүн сэтгэл готрол биш, харин сүнсний сэрэлт болцсон явж байсан л да. Тэгэхээр илүү өөрөөр сэрэх буюу сүнсний даалгавраа ойлгох левел ахих сүнсний хөгжил рүү ороо явж байсан. Тэгээд энэ хүнийг ааврын онцлогоо болон бусад зүйлсээр онцлоод та удмын барайч хүн байна, та барай хийх гэж байна гэсэн яг тэр үйл явдал өөрт нь мэдрэгдээд барай хийж эхлэе гэж бодож байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ яриаг хийх басан шалтгаан маань энэ мэд маш олон кейсүүдтэй холбоотой. Хүмүүсийг өөрийгөө олоход нь тусалдаг ажил гэж би энэ ааврын онцлогоо ойлгодог. Аавра болон бусад олон хүчин зүйлээр би хүмүүсийг чиглүүлдэг байгаа. Тийм болохоор ямар ч шинж тэмдгүүдээ жоохон цэгцтэй ойлгож аваасай гэдэг үднээс энэ яриа хийж байна. За эхлээд сэтгэл готрлын шинж тэмдгүүдийг бүгдээрээ тайлъя. Нэгдүгээрт бол сэтгэл санааны өөрчлөлт ямар болох вэ? Байн гонигтай хоосон уйтгартай мэдрэмж төрнө. Тэг юм жоох юм дур сонирхолгүй болно анх туртай хийжсэн зүйлдээ дургүй болоод залхаад ажилласаа залхах гэх мэт. Тэгээд ер нь бол нэг юм итгэл найдваргүй готарсан мэдрэмжийг авна. За ирч хүч биеийн байдлын хувьд бол тийм ядарсан, хүчгүй, тэнхээгүй болно. Хит их унтах эсвэл огт унтахгүй нойрг утгах ч юм уу те. Энэ унтах хэв маягтаас өөрчлөлт орно. За хоолны хувьд бол хэд дуршил ихсэх эсвэл юм идэхэ болох. За би жоохон өвдөх те, даралт толгой эргэх, хоол боловсруулах энэ системд жоо асуудал гарах гэх мэт өөрчлөлтүүд бие махбодод үүснэ. За сэтгэл зүйн шинж тэмдэг 3 дугаарт. Анхаарал төвлөрөхгүй, мартамхай, ямар нэг шийдвэр гаргахад хэцүү болно, гацна гэсэн. Тэгээ өөрийгөө буруутгаад үн цэнгүй юм шиг мэдрэмж төрөөд те гомдоод өөрийгөө дорд үзээд өөртөө итгэлгүй болоод уур их хүрээд те хүмүүст жоох те тавгүй үйлдэлүүдийг гаргаж эхэлнэ. За өөрөөр хэлбэл зам төлөвийн өөрчлөлт рүү орж ирлээ л да. Тэгэхээр зам төлөвийн өөрчлөлтөнд нь тийм ээ илүү хүмүүсээс өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Өөрийн мэдлгүй өөрийгөө бусдаас тусгаарлцгаад хүмүүсийг өөрөөсөө түлхчихээд тэгээд ганцаардаад байдаг. Тэгээ эргэн тойрны ажил сургууль ч юм уу те өдөр тутмын хийдэг байсан зүйлээ хийхэд амар хэцүү хүндрэлтэй болж эхэлнэ. Ер нь бол жоохон юм туйлдсан, гацсан мэдрэмж их аавна гэсэн үг. Тэгээ ер нь хамгийн аюултай төвшөндөө ирэх юм бол өөрийгөө гэмтэх те хаймаа хорлох ч юм уу амьдрах хүсэлгүй болох гэх мэт ийм шинж тэмдгүүд эцсийн шатанда бол төрж байвал энэ бол маш аюултай шинж тэмдэг болсон явж байгаамаа. За гэвч сүнсний сэрэлтийн шинж тэмдэг юу вэ гэдэг нөгөө талаас нь авч үзье. За дотоод өөрчлөлтийн шинж тэмдгүүд. Амьдралын утга учирыг илүү гүн мэдэрнэ. Амьдралыг илүү ойлгоно. Тэгээ өмнө нь бас сонирхолтой хийдэг байсан зүйлдээ сонирхолгүй болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бас түрүүний готролын шинж тэмдэгтэй ч юм тустай байгааз. Тэгээ хүсэл зорилго үнэт зүйл огцом өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгээ өөрлөгөө илүү төвлөрнө. Хүмүүсийг буруутгах биш те өөрлөгөө илүү төвлөрөөд өөрийгөө ойлгохыг хичээгээд гүн рүүгээ илүү дотоод дуу хоолойгоо илүү анхаарна. Тэгээд сэтгэл зүйн шинж тэмдгүүд нь болохоор илүү юм тайван амгалан байдал нэмэгдэнэ. Ямар нэгэн муу зуршлаас гармаар санагдана. Тэгээд сэтгэл санааг нэг тийм хөнгөн болоод заримдаа амар гоё мэдрэмж төрнө. Нэг тийм баясгалантай ч юм шиг мэдрэмж бас төрхөн нь шүү дээ. Тэгээд хоосон дахин төрж байгаа юм шиг юм мэдрэмж төрнө. Энэ юм хоосон гонигтай байгаа нь бас готролын шинжтэй төстэй юм шиг хэрнээ юм хөнгөн мэдрэмж. Тэгээ илүү эмпати сайжрах, хүмүүсийг илүү өрөвдөх, ойлгох, байгаль дэлхийн амьтан хүмүүсийг өрөвдөж хайрлах энэ сэтгэл зүйн нэмэгдэнэ. За энерги бие махбодын хувьд ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ гэхээр халан хүйтнийг мэдрэх мэдрэмж нь гинт төрнө. Гинт биеэр халууд үгээл эсвэл амар хүйт дагаал.
Тэгээ толгой тарих юм жирэлцэж чичирч байгаа юм шиг мэдрэмж төрөөд дараалт өөрчлөгдөөд. Тэгээ би бас тийм ядарч сулдаад байгаа юм шиг тийм долгион үгүй. За хоолны дуршил бас л тий огцон багс нь нэг юм хоолн дургу болоод махнаас гармаар санагдаад тий бясалгамаар санагдаад ч гэх юм уу илүү юм веган хоолн төр сонирхоод эсвэл одоо юу гэдэг тий эсэргээрээ жоохон тавгүй мэдрэмж төрөхөөр илүү их итгэхэд байх ч гэдэг юм уу тий хоолн дээр бас жоохон өөрчлөлт орно. За бас л нойргуулийн шинж тэмдэглэл нь шүн гинт 2-4 цагийн хооронд морин сэрээд тий нойрны чанарт өөрчлөлт орно. За дээрэс нь одоо энэ зүүд нойрд мэдрэмжинд нойр өөрчлөлт орно. Одоо жишээлбэл илүү утга учиртай тод ийм сонин зүүдлэх жирийн биштэй ийм талд ертөнцтэй холбоотой зүүдтэй лус авдаг одоо юу гэдэг юм уу янз бүрийн одоо ийм сонин зүүдлэх уул ус ч гэдэг юм уу. Тэгээ зарим зүйлийг ингээд урьжиж таамаглаад мэдчихнэ. Өөрийнх нь ингээд зөгнөж мэдчихсэн зүйл биелээд байна. Тэгэд хүний энергийг аягүй сайн мэддэг болно. Тэгэд тоон тавтамжуудтай их таарна. 77, 77, 11, 11, 22 гэдэг юм тооны тавтамжийг их харна. За зан төлөвийн хувьд бол одоо ямар өөрчлөлтүүд их илэрдэг вэ гэхээр шин юм хиймээр ч юм шиг санагдана. Одоо хуучин амьдралын хэм маягаа өөрчлөлт тий илүү юм токсик хүмүүсээс холдоо токсик зуршлаа хаяад найз нөхдөө хумаад тий илүү ингээ хог навшоо хаяад ингээ цумхан болоод өөрийгөө цэвэрлээл энэ хитэх шунлаа болоод тий илүү бага ярьж илүү ажигладаг болоод ганцаараа илүү байх туртай болоод тэг янз бүрийн гоё тийм бэлэг ертөнцтэй холбоотой, даалт ертөнцтэй холбоотой зүйлстэй бяцлагал даалт ухамсар, манифест ч юм уу иймэрхүү чиглэлийн зүйлийг сонсох дуртай болоод. За илүү сүнслэг гүн мэдрэмжүүд төрөөд ирнэ. Бүх зүйлийн хоорондоо уялдаа холбоог мэдрээд амьдралын утга учирыг ойлгоод, хүмүүсийн зан төлөвийг илүү ойлгоод, орчлон хорвоо руу илүү ороод тий илүү амьдралын ертөнцийг үзэх үзлийг сонирхоод ингээд ирэхээрээ сүнсний түвшин левел хийх чинь гэсэн сүнсний түвшин бас 1-6 түвшин тий. Тэгээд ингээд сүнсний түвшин өөрчлөгдөх тусам хүний ингээд ярих тийм ээ хэрэгцээ одоо үгийн сонголт хүмүүсийн тэр нөгөө найзлах тий найз нөхд хамт олонны хүрээлэл тэр ингээд солигдчихэдэг. Энэ бол хүний өөрийнх нь түвшингөөс хамаарч доошлох юм бол доогуур түвшний хүрээлэл рүү орох жишээний тий сүнсний түвшин өсөд ирэхээрээ илүү тийм сүнсний түвшин өндөртэй гэгээлэг хүрээлэл рүү орох ч гэдэг юм уу. Энэ бол илүү гоё зүйлтэй айх зүйл биш. Зарим шинж тэмдгүүд нь готралтай их төстэй юм шиг хэрнээ. Таныг өөрчлөлт гэсэн тохиол байдаг. За энэ шинж тэмдгүүдийг илүү нарийн ойлгоод өөрийнхөө зорилгыг илүү нарийн тодорхойлоод одоо яг ямар байна, өнгөрсөнд ямар байж ирсэн, ирээдүйд хэн болох гээд байгаа талаар илүү нарийн мэдэж авах эсвэл цаг аваад миний аавар онцлогоонд ороод зэрэг таныг би 90-95% чиглүүлж өгч чадна гэдгийг итгэлтэйгээр хэлж байна. Тэгээ та нартаа амжилт хүсье.